За сайн байцгаана уу. Ингээд сансар окторгүй бидний хувьд үргэлж гайхшрал, гайхамшигын их булаг байсаар ирсэн. Тэгээд энд хүрэлцэн ирсэн хүүхэд залуучуудтай бүгдэнд нь сансрын 7 хоногийн мэнд хүргэе. Ингээд намайг Инх Бат гэдэг одны гэрэл зурагчин байгаа. За би болохоор багаасаа ер нь технологи, физик, электроник ер нь одоо орны чиглэлээр айгүй тийм сонирхолтой хоббитой байсаар ирсэн. Тэгээ бүр ямар сандаа одоо би 5 дугаар ангийн хүүхэд байжж 10 дугаар ангийнхаа физикийн номыг бүтэн уншаад дуусгачдаг байсан. Тэгээд тэр дотроос бол надад одоо хамгийн дуртай хэсэг бол ерөөсөө яг одоо орны нэг 4-5хан тэр нэг хуудастай хэсэг миний хамгийн дуртай хэсэг байсан. Тэгээд тэр хэсгийг одоо би хэдэн удаа уншсан нь бол ерөөсөө би санахгүй байна. Тэгээд тэр одоо орны хэсгийг уншаад тэнгэрийн биетүүдийг ингээ хараад өвөө эмээгийнхаа нөө хоньны малын орс ингээ нэг нүдний дуран байдаг байхгүй. Тэргээр ингээ байршлуудыг олоод тогтоогоод ингээ хараад байж байгаа тухайн үед одоо надад бол маш гоё бүр айгүй их догдолж тэр зүйлсийг би хардаг байсан. Тэгээд би ер нь одоогоос 12 жилийн өмнө ингээ лагер дээр байжгаад яг тэр хүүхэд насныхаа дурсамжийг бодох үедээ ер нь яагаад би нэрийг харж ирсэн юмнуудынхаа зургийг авч болохгүй гэж бодоод энэ зургийг хамгийн анх яг зүгээр энгийн камер одоо тухайн D3100 гэдэг одоо нэг $200 камераар ингэж авч ирсэн. Энэ бол миний хамгийн анхны авсан гүн тэнгэрийн бит байгаа. За тэгээд энээсээ би урам аваад 2 жилийн дотор ийм болтол нь авч чадсан. Одоо яг өвнөх зурган дээр байсан бит маань одоо би илүү олон техникийн зүйлийг судлаад техниктэй болоод тэгээд тэрнийхээ дагуу авсан зураг маань бол энэ байгаа. Тэгэд тухайн үед би ингээл зураг авчаал нөгөө сошиал дээр постлж байгаа байхгүй. Одоо тухайн үед чинь Facebook энтергээл постлонгууд хүмүүс ингэдэг байсан. Чи ч одоо Google-с зураг татаж авчаад өөрийнхөө нэрийг тавиад ямар дураараа юм бэ гэд над руу дайраад хэсэг бүлэг хүмүүс бүр уурлаад тэгээд NASA-гийн зургийг гусчаад ямар сони чи хизээч одоо ийм боломж байхгүй гэлстэй хүмүүс айгүй их дайржсэн. Тэгээд би ч яа тэр ямар овоо байна гэд дахиад хэд хэдэн зураг авч жагаад постлоод байсан чи нөгөө хүмүүс нь сүултээ за энэ юу нь яг л аваалгаа юм шиг байна да гэж бодоод тэгээ ер нь бол эвлэрцгээсэн зарим нэгтэн ч одоо танилуд одоо тийм байдаг байгаа. Тэгээд одоо энэ одны гэрэл энэ гүн тэнгэрийн битийн гэрэл бол биднэрлөө ирэх гэж сая гэрлийн жилийн цаанаас сая одоо жилийн хугацааг туулж наашаа ирдэг. Одоо бидний энэ харж байгаа зарим нэг од аль хэдийн мөхцсөн сүрцэн ч байж магадгүй. Тэгэхээр энэ ирж байгаа гэрэл болохоор зөвхөн одоо энэ өөрийнхөө энэ одны мэдээллийг агуулаад зогсохгүйгээр одоо бидэрт шинжлэх ухааны нээлтүүд маш сонин содон бүх зүйлийг бас давхар авчирч яадаг. Дээрээс нь ингээд одны зураг аваад ингээд юмыг судалж байхад одоо жишээ нь энэ галактикийн хувьд болохоор Монгол нэрээр Адаг чуулганы галактик гэдэг нэртэй. Жишээ нь ингээд энэ нэрний цаана жишээ нь маш их түүх, соёл, магадгүй дуу хөгжим, уран зохиол маш их зүйлийг судлах хэрэг гардаг. За тэгээд ер нь бол одоо орны гэрэл зураг гэдэг бол ерөөсөө 100% одоо оронч энэ одоо орн сонирхогч хүмүүсийн одоо энэ судалгаатай шууд холбогдож байдаг. Одоо энэ тэнгэр окторгон гэрлийг цуглуулж янз бүрийн мужид цуглуулдаг. Одоо харааны гэрэл, микровейв, богино долгионы, хит ягаанд, хит дулаан туяанд ингэ цуглуулж маш удаан хугацаанд цуглуулсан датагаа анализ хийж одоо шинэ нээлтүүдээ өгдөг. Одоо тэрний хамгийн энгийн жишээ бол нөгөө бидний мэддэг сүулт од гэдэг Ер нь нэг та нар ингээл анзаарч байсан бол үе ингээл сүултод гарч ийн, ингэж ийн, тэгж ийн гэж мэдээллүүд явдаг. Жишээ нь энэ сүултнүүд одны үед болохоор би 2015 онд авч ирсэн. Энэ сүулт од маань дэлхийгээс 70 сая километрийн зайтай зөрж явахт одоо хамгийн ойртох үед нь жишээ нь авсан.
Тэгээд одоо энэ сүүлд одоо жишээ нь одоо Австралийн одоо орон сорилгч Lovejoy гэдэг залуу одоо нээсэн байгаа. Тэвнгүүд өөрийнхөө нэрээр нэрлээд одоо өөрийнхөө нэрийг одоо оронд жишээ нь ингэж мөнхлөх боломжтой байдаг байгаа. За тэгээд ингээл одоо орны зураг аваад ингээ явж байхад бол маш их зүйлийг судалж, сонирхож, ингэж айгүй олон мэдээллийг ингэж анализ хийх хэрэгтэй болдог. За ингээд одоо та бүхэнд одоо өөрийнхөө одоо орны зураг авахд юу болдог процессын талаар хуваалцъя. За ер нь бол хамгийн ихэнд одоо орны зургандаа гарахаас өмнө маш их юм бэлдэх хэрэгтэй байдаг. За хамгийн нэгдүгээрт бол бид нар нөгөө нэг нар, сар, од, гүн тэнгэрийн биетүүдийнхаа байрлал, цаг хугацаа тэ одоо яг хизээ хаана яаж авах уу гэдэг бүх зүйлүүдэд төлөвлөх хэрэгтэй гэдэг. Одоо жишээ нь ийм байж болдог тэ хоёр гаригийн давхцал гэх тэ одоо магадгүй бархас байж санчир хоёр ч юм ойрцсон үед нэг кадр дээр буулгаж авах гэдэг ч юм. Эсвэл сарны хажууд санчир гариг ирлээ гэдэг ч юм уу тэ. Эсвэл нарны наагур бууд гариг явж гин гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ их мэдээллийг цуглуулах хэрэгтэй болдог. Дээрээс нь нөгөө сарны хэртэлт байна. Хамгийн ойрхон сарны хэртэлт, нарны хэртэлт, тэ нөгөө түрүүн хэлсэн сүүл тод гэд. Тэгэхээр энэ бүгдийн хөдөлгөөнийг тооцож судалж тэ одоо бидний хувьд өвөл харагдах тэнгэр шал ондоо. 100 харагдах тэнгэр шал ондоо байдаг. Яагаад тэгэхээр манай дэлхийн нарыг тойрж идэг учраас нөө шүн тал нь дандаа гадагшаа харж идэг. Тэнгүүд өвөл болохоор тэнгэрийн энэ хэсгийг хараад зун нь энэ хэсгийг хардаг. Тэгэхээр бас одоо авах гэж байгаа объектоо бүр ингээд жилээр нь төлөвлөж за би яг 100 тэдэн сард тиймний зураг авнаа гэж төлөвлөх хэрэгтэй болдог. За үүний дараагаар болохоор цаг уур. За одоо орны зураг авна гэдэг бол баг муухан цаг уурч шиг л юм болно шүү дээ. Одоо тухайн өдрийнхөө бүрхэгүү, цэлмэгүү. За хамгийн наазах нь бол энийг харна. Тэгээ хоёрдугаарт чигшлийг хардаг. Агаарын чиг гэдэг зүйл маань болохоор зурагт бол маш нөгөө нэг нөлөө үзүүлж идэг. Чиг ихтэй байвал зургийн чанар муудчихдаг. Тэгэнгүүт дараа нь болохоор нөгөө юу хардаг? Шүүдрийн цэг гэж хардаг. За тэрний яадаг вэ гэхээр агаарын температур болон чигшилтэй хамааралтайгаар нөгөө нэг дуран болон одоо хэрэгсэлтээр нөгөө цам буудаг. Одоо хит их чигшилтэй бага температуртай юм бол шууд цам буугаад зураг авах боломжгүй болдог. Тэгээд дээрэс нөгөө салхины чигийг бас хардаг. За хит их салхитай байвал одоо ингээл тоног төхөөрөмж угсраал тавьчингууд энэ нөгөө салхинд ингээд чичиргээ үүсдэг. Тэгэхээр энэ бүх зүйлийг хүртэл тооцоолдог байна. За үүний дараагаар болохоор бид нар нөгөө нэг зураг авахын тулд хаанаас очиж авах вэ гэдэг газраа бас төлөвлөнө. Тэгэхээр бол миний хувьд бол хөвчлэн сонгодог газар болохоор уулын орой руу гараад өндөрлөг газар очиж сонгодог. За яагаад тэгдэг вэ гэхээр нөгөө дээшлэгдсэн агаар мандал маань нэмгэрж идэг. Доогуура илүү өтгөн агаартай байдаг учраас нөгөө нэг агаарын жирэлцэх хөдөлгөөн гэж гардаг. Одоо бид нар ингээд шүн од руу харангууд ингээд анивчиж идэв штэ. Тэр ингээ агаарын урсгалаас болж ингээд од маань ингээ жирэлцчихэд. Дээшээ өндөрт гарах тусам тунгалаг болоод зураг авахлаар илүү нөгөө нэг тод sharp зураг гардаг гэсэн үг. За тэгээд үүний дараагаар мэдээж нөгөө нэг дуран хэрэгсэл тэ камера сонгох байгаа. За ямар объект авахаас шалтгаалаа тэ дурангийн фокусын урт, камерын нөгөө сенсорын диагонал талбай тэ одоо ийм фокусын урттай дуран ийм камерын сенсор дээр ихлээр тэнгэрийн хэдэн градусын одоо зайг би камер дээр буулгах вэ гэдгээ тооцоолно. Нөгөө миний авах гэж байгаа объект камер дээр хэд жижиг болох уу, эсвэл багтахгүй том болох уу гэдэг юмнуудаа тооцоолж хийж бас гардаг байгаа. Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл бол одоо энэ зураг дээр харагдаж байгаа нэг юм хөл яваад байгаа байхгүй. Одоо дандаа юм дали ингээ байршсан. За энэ болохоор дэлхийн эргэлтийн эсрэг яг ингээд одыг дагаж хөдөлдөг хөл байгаа. За бидний хувьд болохоор та нар харж л байсан баг. Ингээд камераар зураг аваад удаан уншуулж авахлаар ингээд од зурчдаг. Тэр нь болохоор нөө дэлхийн эргэлдэж байгаа учраас од хөдлөөд зурчдаг. Тэгэхээр бид нар нөө удаан авахын тулд ийм дэлхийн эргэлтийн эсрэг хөдөлдөг юм дагдаг хөл ашигладаг байгаа. За тэгээд ингээд бэлтгэл ажиллаа ингээд
базаачлаа. За тэгэнгүүт яг зураг явах процесс дээр юу болох вэ гэхээр нөгөө мэдээж сонгосон байршил дээр очино. Тэгээд дээшээ уулын орой дээр гараад тоног төхөөрөмж угсраад за тоног төхөөрөмж угсраад тохиргоо хийхэд бол ойролцоогоор 2 цаг орчим болдог. За энэ яагаад ингэж удаж тохиргоо хийж юм гэхлээр нөгөө од дагдаг хөлөө яг нөгөө нэг сонгосон одоо цэвэр зөв дагуулахын тулд маш их тохиргоо байдаг. Тэгэхгүй болохоор жоохон зөрөх юм бол нөгөө од маань ингээд зөрөөд зурагдаад тод зураг гарахаа болдог гэсэн үг. Тэгээд тоног төхөөрөмжөө угсарч дууслаа. Тэгээд зураг авч эхэлнэ. За зураг авч эхлэхээр ерөөсөө бүтэн шөнийн турш нэг объектын зураг л авна. Заримдаа нэг объектын зурагч авч ирэхгүй. 2 шөнө, 3 шөнө ч үргэлжлэх тийм юутай байдаг. Тэгээд за зураг авчаад хамгийн сүүлд нь бол нөгөө боловсруулалтын ажил. Одоо маш их дата, маш их RAW зураг те маш их хугацаа зарцуулсан зургаа боловсруулахын тулд ер нь маш өндөр үзүүлэлттэй компьютер хэрэг болдог. Тэгээд айгүй их цаг хугацааг бас зарцуулдаг. Нөгөө зургаа хооронд нь стак хийж noise-ийн шүүн хэрвээ өөр фильтрээр авсан бол нөгөө фильтрүүдэд нийлүүлж яг өнгийн зөв гаргах гэх мэтчлэн ингээд одны зураг маань бүтдэг байгаа. За тэгээд зүгээр та бүхэнд сонирхуулах зүгээр энэ чинь би нэг онцлог болгоод хэдэн зураг. Одоо бол өнөөгийн яг бидний амьдарж байгаа одоо яг нөхцөл бол технологи бол маш хурдтай хөгжиж байна тий. Энэний нэг нь бол одоо бидний гарт нөгөө хурж иж байгаа гар утсан шүү дээ тий. За энэ зургуудыг бол бүгдийг гар утсаар авсан зураг байгаа. Тэгэхээр бид нар бол заавал тийм өндөр тий нэг тийм техниктэй болсны дараа авна гэдэг ч юм уу. Тэгж хүлээхээ шаардлагагүй. Зүгээр үнэхээр өөрөө хүсээд оролдох юм бол одоо бидэрт боломж бол маш их байгаа. Тэгэхээр одоо энэ голын зураг бол жишээ нь юу вэ? Би 4-5 жилийн өмнө авсан. Samsung S20 гэдэг утсаар авч ирсэн зураг байгаа. Жишээ энийг одоо ингээл хүмүүст утсаар авсан гэхэлэр юу итгэдэггүй байхгүй. За болоочтэй л гэдтийн зарим нэг. За гих мэтчлэн. За энэ жишээ нь одоо энэ цэнхэр болохоор нөгөө мичэд гээд мичэд 6 гээд монголчуудын нэрлэдэг. Тэвнгүүд яг мичэд 6-гийн зургийг авч ирсэн чинь нөгөө онгоц явж өнгөрсөн. Тэгээд яг энэ зурган дээр бол ер нь бол олон зурагчдад ийм одоо яг аз бол тохиохгүй дээ. Яг ингээ онгоц зурган дээр кадр дээр орж ирээ тэр далавчныхын гэрэл болон утаан ингээ яг нөгөө уншуулж явцад ингээ зурагдаад өнгөрсөн. Бас нэг ийм сонирхолтой зураг байдаг. За энэ зурган дээр болохоор би нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Объектуудаа тооцоолж гарна гэдэг. Энэ дээр бол их олон объект оруулах гад яг тэр үеийг хүлээж тооцоолж авсан зураг байгаа. За болохоор энд болохоор одоо тэр улаан цэг байгааз энэ улаан цэг бол ангараг гариг. За энэ цэнхэр ногоон цэг бол санчир гариг. За тэгээд дээрэс нь энд сүулт одоо явж байгаа. Тэгээд ерөнхийн энэ зураг маань томоор бол нөө манай сүүн зам галактик буюу одоо бидний амьдарж байгаа галактикийн төв хэсэг бол энд ингээ явж байгаа. Тэгээд энэ дэлгэцэн дээр бол бүтэн орог ингээ доошо өчнөө өнгөнгийн манцар одоо тэн дээр бол харагдчихэв. Ийм өнгөнгийн манцар гэдэг айгүй олон объектыг нэгтгэж ингээ авсан ийм зураг ба. Тэгээд дээрэс нь энэ ингээ шигүү битүү од харагдаж байгааз ерөөсөө зах зээг нөгөө манай галактикийн төв рүү чиглүүлчихээр манай галактик чи өөрөө 200-аас 400 тэрбум одтой гэж тооцоологдсон байдаг. Тэгэхээр нөгөө 200-аас 400 тэрбум од гэд 200-аас 400 тэрбум нар гэсэн үг шүү дээ. Тэд нар маань ингээ багшралдаж харагдаж байгаа гэсэн үг. За тэгээд энэ бол одоо гүн тэнгэрийн биет биш. Манай нарны аймаг доторх тий биетүүдээ авах юм бол одоо энэ хоёр талын дэлгэцэн дээр бол сарны хэртэл тарагдж байгаа. Сарны хэртэлтийг одоо ингээд тий яг дуусчих үед нь гэрэл тусаад сүүдэртэй хэсгийг давхар ингэж харуулсан ичтэй ар зураг байгаа. За энэ нарны хэртэлтийн одоо энэ яг нарны толб харагдаж байгаа. Нөгөө наран дээр дэлбэрэлт үүсээд нарны толб тогтдог. За энэ дээр бол одоо жишээ нь энэ бол нөгөө нэг сугар гариг. Нарны нагуур сугар гариг явж өнгөрч явах үе зураг. За гих мэтчлээ ингээд айгүй сонирхолтой юм үйл явдлууд энэ одоо оронд тий астрономд ингээд тохиолдож идэг энэ бүгдийг ингээд бас хальсан дээр ингэж гоё буулгуул их сонирхолтой гой зургнууд гардаг аа. За тэгээд
ер нь бол ингээ одоо орны хобби гэдэг бол бас их миний хувьд бол айгүй гоё. Одоо өнөөдрийн бид нар ингээл тэ за ажил амьдрал сургууль одоо юу гэдэг ингээл маш их стресстэйгаа гэхдээ энэний хажуугаар одоо би яг энэ одоо орны хоббитэй болсноос ингээд агаар салхинд гарч суугаал тэнгэр хараад тэ одны зураг дараа суунагдчихэв. Айгүй гоё хобби байж чаддаг. Тэгээ дээрэс ингээл одны зураг авах гал тэнгэр рүү харж хахад нөгөө нэг Карл Сагны байдэн штэ бүдэг цэнхэр цэг гэд. Яг тэр санаанд ордог байхгүй. Бид нар чинь энэ уудам дэлхийн юу сансрын уудам ертөнцид ийм жижигхэн цэг шүү дээ. Тэгтэл би тэр цэг дээр нь бүр ингээд тэ цэгийн цэг суугаад ингээд тэрийг ингээд дараа сууж ин гэхэлэр бас их сонирхолтой. Тэгэхээр эцэст нь хэлэхэд бол ингээд та бүгд ч гэсэлтэй ингээд өөрсдөө оролдоод одоо орно тэ зураг аваад тэ өөрсдөө гар утсаар ч гэсэн авч болно. Заавал тийм нөө өндөр технологи юм шаардаад байхгүйгээр юм одоо орны зураг оролдож үзээрэй гэж хүсэж байна. За тэгээд нэг од тэнгэрт гэрэлтдэггүй тэрбум од хамт цугтаа гэрэлтдгийн адил бүгдээрээ бас хамтдаа нэгдэж гэрэлтэж чадвал илүү хүчтэй гэрэлтэн шүү. За баярлалаа.